Ингээд 1242-оос 46 он хүртэл 4 жил дөрөв хатан чинь юу хуралдаа болох гэж чадахгүй. За энийг бас хоёрын зар тайлбарладаг юм аах. Түүхчд. Нэг хэсэг нь бол хуралдаа дурлах гэж чадахгүй. Ягаад гэвэл зүчийнхэн ирдэггүй. Нөгөө хэсэг нь бол дөрвөн ерөн санаатай. Засгийн эрх барьж ийн гэдэг чинь гоё шүү дээ, тий. Тэгээ маань хүн чинь тэгээд нөгөө хамаг бүх Чингис хааны үеийн сайтуудын хөгөө явуулчихсан. Фатима гэдэг нэг олзны юм татвар юм юу дөрвөн хатантай хөршөө нийлээ суудсан. Төрийн эргийг Фатима мэдээд авчдаг. Тэр үед Годон хааныг хорлж алсан хүнийг Фатима гэдэг тийм хардлага тэр үед явсан баг. Сүүлд нь Фатимаг цаазаар авахтаа тавь тулгсан ялны нэгэнд тэр